дэлгүүр цалин яаж $4,505 төрлөө. Цагаан ордон Гренландыг авахын тулд цэргийн хүч ашиглахыг үгүйсэхгүй гэлээ. Nvidia компани жолоочгүй автомашины салбар дахь амбицаа танилцууллаа. Elon Musk-ийн X-ийг $20 тэрбум хөрөнгө оруулалт татлаа. Өглөөний мэндийг хүргэе үзэгчдээ, сая дурдсан болон бусад мэдээллийг Тэнгэр телевизийн ажлын эхэн хөтөлбөрийн энэ удаагийн дугаараар хүргэх болно. За өнгөрсөн амралтын өдрүүдээр Америк нэгдсэн улс Венесуэл улсад цэргийн ажиллагаа явуулж Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсан үйл явдал дэлхийн нийтийг шуугилж байгаа. Гэхдээ хөрөнгийн зах зээл нэгэн сонирхолтой үйл явдал ажиглагдаж байгаа нь хөрөнгийн зах зээлээс харцсангуй тайван ажигласан нөхцөл байдалтай байна гэж хэлэхэд болно. За энэ нөхцөл байдалд бол хөрөнгийн зах зээл дээр бол баг зэргийн хөдөлгөөнүүд ажиглагдаж ялангуяа алтны ханшил өсдөг тийм зүй тогтлууд бол ажиглагддаг. Гэхдээ энэ удаад бас харьцангуй тийм их хэмжээний өсөлт ажиглагдахгүй байна. Тэгэхээр яг хөрөнгийн зах зээл дээр яг юу болж өнгөрч байна? Ер нь хөрөнгийн зах зээл бол хөрөнгө оруулагчид Wall Street-ийн ер нь яг энэ улс төрийн болон олон улсын харилцааны энэ хөө экзэгтэй цаг үеийг хэрхэн яаж харж байгаа вэ гэдэг талаар хөтөлбөрийнхөө эхний хэсэгт илүү дэлгэрэнгүй ярилцээд бидэнтэй Амстердамаас Номын Эрдэнэ буюу НЯ холбогдоод байна. Өглөөний мэндийг хүргэе НЯ. За өглөөний мэнд. Тэгэхээр сая дурдсан мэдээллүүдээс гадна ер нь хөрөнгийн зах зээл яг энэ болж байгаа үйл явдлыг хэрхэн яаж хүлээж авч байгаа вэ гэдэг талаар илүү дэлгэрэнгүй ярилцъя л да. Тэгэхээр хамгийн эхлээд мэдээж газрын тосны зах зээлээс эхлэх нь зүйтэй болов бид өмнөх дугаар дээр ажилласан газрын тосны зах зээл болон Венесуэл улсын газрын тосны нөөцний талаар илүү дэлгэрэнгүй ярьсан. За түүнээс хойш бас зах зээл нэгдснээс хойш ер нь газрын тосны ханш ер нь хэрхэн яаж хөдөлж байна? Тэгэхээр яг энэ үйл явдал болсны дараагаар бол мэдээж газрын тосны үнэлгээ бол богино хугацаанд бол өсөлтийг бол үзүүлсэн. За гэсэн хэдий ч бол бид бас өмнөх нэвтрүүлгээрээ тайлбарлаж ирсэн. Венесуэл улсын дэлхийд нийлүүлж байгаа нийлүүлэлтийн хэмжээ бол тийм их биш учраас бол энэ яг үнэнд нөлөөлөхөр хэмжээний бол биш байна гэдгийг бол бас тайлбарлаж ирсэн. За ингээд үүний дагуу бол ерөнхийдөө бас унсан ийм нөхцөлтэй байна. За ерөнхийдөө бол яг хөрөнгийн зах зээл дээр ягаад ийм нөлөөлөл бага байна гэдэг асуулт бол одоо хаасаагүй байна. Тэгэхээр үндсэндээ бол юу гэж харж байгаа юм гэхээр энэ нөхцөл бол Америк нэгдсэн улсыг илүү хүчрхэг болгож ийн гэдэг энэ зүйл бол одоо хөрөнгө оруулагчдын зүгээс бол илүү түлхүү харж байгаа шиг байна. За эннийхээ ч бас дагуугаар бол хөрөнгөний зах зээлүүд бол өссөн ийм одоо өдрүүд болж өнгөрч байна. За одоогийн байдлаар бол бүх одоо индексүүд буюу Америк нэгдсэн улсын үндсэн гол индексүүд бол ерөнхийдөө бүх цаг үеийнхаа хамгийн дээд үн ханшиг бол дахин одоо шинжилэн тогтоосоор явна. За үүнээс гадна бид бас зарим нэгэн одоо дата мэдээллүүдийг бас график зураг дээр бол та бүхэнд бол харуулж танилцуулъя гэж бодлоо. Тэгэхээр өөр нэг асуулт байна л да. За мэдээж шинэ хөрөнгийн зах зээлийн бас айдсыг хэмждэг нэг чухал индекс байгаа шүү дээ, VIX те. Тэгэхээр яг VIX-ийн хувьд өнгөрсөн жилийн бас хөрөнгийн зах зээлийг донслогсон хамгийн чухал үйл явдлуудын нэг болох Дональд Трамп 4-р сар тарифа зарлах үед бол 50 функцийн босхийг давж исэн. Тэгэхээр яг одоогийн байдлаар бас VIX ер нь ямар хөө байна? Хөрөнгө оруулагчид хэр айдастай байна? За VIX-ийн хувьд бол яг одоогийн байдлаар бол 14.74% хувьтай одоо харагдаж байна. За энэ бол нэг тийм томоохон өөрчлөлт бас биш гэж ойлгож байна. Ер нь бол 15-аас доош байгаа үед бол энийг бол 50 байна гэж үздэг. За ер нь бол Санта ралли гарснаас хойш буюу өнгөрсөн 2025 оны 12 дугаар сарын 25-наас хойш өнөөдрийг хүртэл ерөнхийдөө нэг 13-аас 15-ын хооронд хэлбэлцсэн байдалтай байна. Ийм томоохон үйл явдал болсны дараагаар ч гэсэн одоо тодорхойгүй байдлын индекс бас хүчтэй өсөх болов гэдэг хүлээлт байсан болвол энэ нөхцөл бол яг хөрөнгийн зах зээл дээр бол яг харагдахгүй байна л да. Тэгэхээр бидний хөрөнгийн зах зээл дээр үйлчилдэг зарим логикуудын дарааллаар бас явах хэрэгтэй болов гэж бодож байна. Тэгэхээр хэрвээ эрсдэл өндөр байгаа бол бондын өгөөж бол унах учиртай тий. Тэгэхээр яг бондын өгөөж яг одоогийн байдлаар өндөр байгаа дээ. Тэгэхээр ер нь эрсдэл бага багатай холбоотой гэж ойлгож болох байна. Тийм, бондын өгөөж яг одоо Америк нэгдсэн улсын 10 жилийн бондын өгөөж бол яг бидний үндсэн хардаг суур одоо нөхцөл байдаг. Тэгэхээр энэ өгөөж бол бас буурах буюу хөрөнгө оруулагчид худалдаж авах
ёстой байгаа. Тэгэхээр яг ийм нөхцөл дээр бол бас яг өнөөдрийн байдлаар бол бас уналд орж ирэхгүй байгаа нь юу гэж харагдаж байгаа юм гэхлээр харьцангуй хөрөнгөний зах зээл 50 байгааг бол итгэж гин гэж ойлгож болно. Тэгэхээр ер нь бол зах зээл дээр ийм одоо юу гэдэг нэг талаасаа бол нэг ийм тодорхойгүй байдал үүсгэж гэдэг юм. Эсвэл бол эдийн засгийн хямрах одоо ийм нөхцлүүд бүрдэж байгаа үед бол бондын өгөөж буурж идэг баха. Тэгэхээр тэрхүү өгөөж бол яг өнөөгийн байдлаар бол буурахгүй байгаа нь бол харьцангуй бас одоо 50 байгааг бол илтгэж гин гэсэн үг. За яг эдгээр хүчин зүйлсүүдээс хамгийн одоо эрсдлийг ганц дохио олж байгаа зүйл нь бол мэдээж алтын ан шүү дээ. Алтын ан шир нь 2 орчим хувиар өссөн баг зэргийн өсөлтийг бас сүүлийн өдрүүдэд үзүүлээд байна. Тэгэхээр алтын ан шир нь ганц эрсдлийн дохио болж чадах уу? Ер нь энэ дээр бас юу гэж бодож байна? Яг одоогоор бол хөрөнгө оруулалтын зах зээл бол тэр чигтээ ерөнхийдөө эрэг ийм нөхцөлийг бол одоо суур макро орчноос бол үзүүлж байгаа. За ялангуяа бодлогын хүү бол буураад явж байгаа энэ үед бол хөрөнгө оруулалтын орчин бол илүү тэлсэн хിവэрэ байна гэж харж болохоор энэ дөрөв бас бид нар индексүүд бол бүх цагийн үеийн хамгийн өндөр түвшинд тогтоосныг хэлсэн бол за commodity зах зээл буюу за алт за үүнээс гадна одоо бусад металлургийн салбарууд бол харьцангуй бас өндөр өсөлттэй бас хിവэрэ байна. Яг одоогийн байдлаар бол одоо мөнгө бол жишээ нь $80 давчихсан байж байгаа. Яг өмнөх сарын сүүл үеийнхэн хамгийн өндөр цэгийг бол дахин шалгаад явж байгаа гэж харж болохоор байна. За үүнээс гадна за Америк нэгдсэн улсын зүгээс хэрэгжүүлж байгаа энэ хүү үйл явдал нь бас олон улсын харилцааны дэг журмыг эвдэж за нөгөө талаасаа за хятад болон Тайваны асуудал, за мөн ойрох орнын асуудал, за мөн зүүн Европын асуудлуудад халтралахгүй гэдэг болгоомжлуудыг бол олон улсын шинжээчид бол өгч байгаа. За эдгээрээс гадна за Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп хэдхэн цагийн өмнө за Венесуэл улсын газрын тосны салбарыг 18 сарын дотор дахин сэргээнэ гэдэг амлалтыг өгсөн байна. За үүнтэй холбоотойгоор Америк нэгдсэн улсын эрчим хүчний яамнаас за тус улсын томоохон эрчим хүчний салбарын компаниудад бас Венесуэл улсад хөрөнгө оруулалтын үйл ажиллагаагаа дахин сэргээх шахалтуудыг өгж эхэлсэн гэдэг мэдээллүүдийг бол олон улсын хэвлэлүүд бол нийтэлж байна. Тэгэхээр үүнээс гадна за хөрөнгөний зах зээл дээр бас хамгийн өндөр өсөлт үзүүлсэн компаниудын хувьцаанууд бол яахын аргагүй газрын тус улсын эрчим хүчний компаниуд байлаа шүү дээ. Эндээс бас хамгийн онцлог компаниуд нь юу вэ? За онцлог компани бол мэдээж Chevron компани байгаа. Chevron компаниг бол бид нар бүр яг дагж явж одоо харж явах юм шаардлага үүссэн. Яагаад тэгэхээр яг одоогийн байдлаар бол Венесуэл улсад үйл ажиллагаа явуулж байгаа цорын ганц одоо Америк компани гэж ойлгож болно. За яг энэ салбарын гэсэн үгтэй. Тэгэхээр урд нь бол яг ConocoPhillips гэдэг юм уу, ExxonMobil гэдэг юм уу эдгээр компаниуд бол байсан. Тэгэхээр 2007 онд бол Уго Чавесын үед бол одоо тус компаниудыг шууд одоо ерөнхийдөө улсаас хөөж гаргах одоо ийм албадлагын шин чанартай зүйл болсон гэж ойлгож болно. За ер нь бол 51%-ийг нь улсдаа авах. За үлдсэн одоо 49% нь бол одоо одоо тухайн компаниудын хөрөнгө оруулалтаар байгаа учраас одоо ер нь бол ашгаа хуваах гэдэг ийм үндсэн одоо гол зорилготой байсан гэж ойлгож болно. Тэгэхээр энэхүү шаардлагыг зөвхөн Chevron компани л ерөнхийдөө хүлээж авсан. За үлдсэн одоо ConocoPhillips болон одоо ExxonMobil компаниудын хувьд бол ерөнхийдөө бол шууд энэ одоо шаардлагыг хүлээж авахгүйгээр одоо өөрсдийнхөө тэрхүү оруулсан хөрөнгө оруулалтыг бол ерөнхийдөө одоо Венесуэлийн засгийн газарт алдсан гэж бол харж болохоор байгаа. Тэгэхээр үүнийг нь бол мэдээж одоо тус компаниуд бол олон улсын арбитрийн шүүхээр бол за явж одоо заргалдаж маш их хэмжээний бас төлбөрүүд бол гарсан байдаг. За жишээ дурдах юм бол одоо ConocoPhillips-ийн хувьд бол миний санаж байгаагаар за 8 орчим $1 билион бас одоо нөхөн олгор авах ийм одоо шаардлага үүссэн. За юуны хувьд бол ExxonMobil-ийн хувьд бол ойролцоогоор $1.6 тэрбум долларын бас нөхөн төлбөр авах одоо тийм нөхцлүүд бол бүрдэж исэн. Тэгэхээр ер нь бол яг одоо энэ одоо ирэх тавтахад бол яг цагаан ордонд яг энэ Дональд Трампын засгийн газар бол яг эдгээр компаниудыг бол авч уулзахаар бол одоо ийм бас төлөвлөгөөтэй байгаа. За энэ бол их хэмжээний хөрөнгө оруулалт хийх боломжтой эдгээр компаниудыг бол цуглуулж уулзж байна гэсэн үг. Тэгэхээр бид нар бол үндсэндээ бол Chevron компаниг харна. За үүнээс гадна ConocoPhillips болон ExxonMobil компаниудыг бол ерөнхийдөө хөрөнгөний зах зээл дээр маш ойрхон ажиглаж харах ийм шаардлага үүссэн байна.
Тэгэхээр Америк нэгдсэн улстай холбоотой өөр нэгэн геополитикийн асуудал бас Венесуелийн дараачаар яригдж эхэлсэн нь бол Гренландын асуудал байгаа шүү дээ. Тэгэхээр яг Гренландын хувьд бол за ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа за Арктикийн бүс нутаг дахь стратегийн энэхүү чухал хэсгийг өөрсдийн болгохын тулд бүх төрлийн хувилбаруудыг буюу за тэр дундаа зэвсэг түвшний ашиглах боломжийг бас судалж байгаагаа албан ёсоор мэдгдсэн байна. За цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч бол энэ мэдээллийг албан ёсоор CNBC агентлагт өгсөн байна. Тэгэхээр Гренландыг өөрийн болгохын тулд олон төрлийн хувилбар за тэр дундаа Америк нэгдсэн улсын цэргийн хүчийг ашиглах боломжийг судалж байгаа гэдэг нь за олон улсын дэг журам болон НАТОгийн гишүүн хооронд бол зөрчил маргалдаан гарах вэ гэдэг ийм болгоомжлыг бол олон нийтэд ялангуяа зах зээл дээр бол үүсгээд байна. Тэгэхээр ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн ням гарагт за Орос болон Бүгд найрамдах ард улсын Арктикийн бүс нутаг дахь идэвхжил нэмэгдэж байгааг онцолж за үндэсний аюулгүй байдлын үүднээс Америк нэгдсэн улсад Гренланд зайлшгүй шаардлагатай гэж мэдгдсэн. Тэгэхээр нёгоос асуухад ер нь яагаад Гренланд улс Америк нэгдсэн улсад тийм чухал гэж за стратегийн ач холбогдол болон геополитикийн ач холбогдлыг ойлгож байна. Тэгэхээр өөр бас ашиг сонирхол байх боломжтой юу? Одоо энэ нөхцөл нь бол ер нь бол цаашдаа цэргийн аюулгүй байдлыг одоо хангах ч гэдэм үү. За ер нь бол яг энэ дэлхийн одоо хойд хэсгээс бол бас сансрын хяналтыг тогтоох гэдэг үндсэн гол одоо бас агуулгууд байна л гэж тайлбарлагчлаа л да. За үүнээс гадна бол стратегийн баялагууд бол мэдээж байгаа. За газар доорх одоо газрын ховор элементүүд бол тус бүс нутагт бол байдаг. За үүнээс гадна бол бас дараа нь ирээдүйд бол ерөнхийдөө ийшээ одоо шин далайн зам гарах боломж гэдэг үндсэн бас зүйлсүүд байгаа л да. Тэгэхээр яг тэр Панама улсыг ер нь ярьж байгаатай адилханаар бол тус арлыг бол ерөнхийдөө бас ийм далайн гарц болгож ашиглах ийм одоо сонирхол байгаа. Тийм учраас бол ерөнхийдөө бол Америк нэгдсэн улс бол маш одоо өндөр хэмжээний одоо юутай байна гэсэн үг л дээ, сонирхолтой байна гэж ойлгож болно. Тэгэхээр одоо бид бол юу гэж харах юм гэхээр за магадгүй тус арлыг бол Америк нэгдсэн улс бол эхэндээ бол ямар ч сан худалдаж авах гэдэг одоо үндсэн одоо шалгуур байх шиг байна. За хэрвээ хүлээн зөвшөөрөгдөхгүй байх юм бол бид нар бас яг цэргийн хүчийг бас хөдөлгөх боломжтой гэдгийг бол бас тайлбарлаж байгаа. За яг энэ нөхцөл бол бас 1946 онд бас болж исэн юм байл л дээ. Тэгэхээр Америк нэгдсэн улс бол тухайн үед бол тус арлыг бол одоо даанаас 100 сая одоо доллараар ерөнхийдөө худалдаж авах энэхүү саналыг тавьж ирсэн. За ингээ 2019 онд бас Дональд Трамп гарч ирснийхаа дараа ч гэсэн бас тус саналуудыг тавьж ирсэн. Тэгээд одоо бол яг ямар нөхцлөөр цаашаага хамтах нь бол мэддэхгүй байна. Ямар ч гэсэн ихний байдлаар бол худалдаж авах саналууд байгаа л гэж ойлгохоор юм бэл. Тэгэхээр мэдээж Гренланд арлыг эзэмшдэг дайн улсын зүгээс л өөрсдийн эсэргүүцлээ удаадараа илэрхийлсээр байгаа. Тэгэхээр энэ Дональд Трампын гаргаж байгаа стратегийн за Гренланд аралтай холбоотой шийдвэр бол хамгийн анхны тохиолдол биш. 2019 онд эхний бүрэн эрхийнхаа хугацаанд ч гэсэн бас тэрээр Гренландыг худалдаж авах саналыг бол дэвшүүлж байсан. Гэхдээ тухайн үеийн дайн улсын ерөнхий сайд бол үүнийг утгагүй зүйлээ гэж бол татгалзсан шийдвэрийг бол гаргаж ирсэн. За нөгөө талаасаа НАТОгийн 4-ийн 5 дугаар зүйлд нэг гишүүн орон за өөр нэг гишүүн орон руугаа халдсан тохиолдолд бол ер нь НАТОд бол ийм дайн зарлаа гэдэг ийм халдсан НАТОд тэр чигт нь халдсан гэдэг ийм зүйл байдаг. Тэгэхээр энэ бас ер нь хэрхэн яаж цаашаа өрнөх вэ гэдэг нь бол ялангуяа хөрөнгөний зах зээлийн дараагийн хөдөлгөөнийг тодорхойлох гол эдийн засгийн болон геополитикийн гол хүчин зүйлсүүдийн нэг болоод байна. Тэгэхээр Панамын суваг болон Гренландтай холбоотой бас нэгэн Боцоны платформуд дээр нэгэн сонирхолтой статистик үзүүлэлтүүд харагдсан байна. За Дональд Трамп 2029 оны ихэнх гэхэд Панамын сувгийг буцаан авах магадлал өнгөрсөн 7 хоногт 30% байсан бол за энэ 7 хоногт 35 болж нэмэгдсэн байна. За Дональд Трамп өмнө нь Номхон далайг Атлантын далайтай холбодог энэхүү стратегийн сувгийг хяналтандаа авахын тулд цэргийн хүчийг бас ашиглахыг үгүйсэхгүй гэдэг мэдээллийг бол хийжээс удаатай. За мөн Гренланд арлын хувьд бол Америк нэгдсэн улс Гренланд арлын аль нэг хэсэг болж хяналтаа тогтоох магадлал өнгөрсөн мягмар гаригийн үд дунд ихэд 38% хүрч за хамгийн дээд зэгтээ бол 45% бол хүрээд амжсан байна. Тэгэхээр бас Боцоны таамаглалуудын хувьд бол мэдээж Америк нэгдсэн улс бас энэ хоёр бүс нутаг дээр өөрсдийнхөө хяналтаа тогтоох боломжтой гэдэг магадлалууд бол улам бүр ихсээр байна. Тэгэхээр геополитиктэй холбоотой иймэрхүү мэдээллүүд байна. Тэгэхээр мэдээж нэг сонирхолтой зүйлийг ярихад бид нар яг энэ полимаркет гэдэг одоо хүмүүс илүү өөрсдийнхөө одоо predict буюу таамаглалыг
дэвшүүлж тавьдаг яг энэ одоо нэгэсэндээ бол энэ дериватив зах зээл юм байна л да. Тэгэхээр дериватив зах зээлийн сайтууд дээр бол яг гарч байгаа энэхүү мэдээллүүд яг хүмүүсийн одоо sentiment буюу mental-ны асуудал байдаг. Тэгэхээр хүмүүс бол илүү sentiment-ийг ойлгох юм бол тэр нь бас ирээдүйд биелэх боломжтой гэж үздэг. Тэгэхээр Polymarket-д бол ерөнхийдөө Америк нэгдсэн улсад бол одоо 2022 оны 1-р сараас хойш үйл ажиллагаа явуулахгүй байжгаад одоо л яг сэргээд эргээд өөрсдийнхөө бас яг энэ деривативын зах зээлийг одоо ажилуулах эрхээ авч ажиллаж байгаа юм билээ. Тэгэхээр яг энэ зах зээл дээр бас ийм таамаглаагүй тодорхой хэмжээний бас хүмүүсийн одоо гівгэнд оруулж ирж байгаа энэ мэдээллүүд нь юуг харуулж байгаа юм гэхээр магадгүй Америк нэгдсэн улс Венесуэл руу довтлох байсан гэдгийг бол одоо юу гэдэг дотоод мэдээллээр хүмүүсийн энэчээ бас арилжаа хийсэн байх боломжтой гэж харж байгаа юм билээ. Тэгэхээр энэ бол яг одоо бас нэгэн одоо яг хөрөнгөний зах зээл дээр нэлээд том асуудал болж үүсэж байгаа. Үргэлжлүүлээд Лас Вегас хотод зохион байгуулагдаж байгаа оны хамгийн том технологийн арга хэмжээ болох Consumer Electronics Show-ны 2 дахь өдрийн чухал мэдээллүүдийн талаар ярилццгаая. Тэгэхээр CES буюу Consumer Electronics Show-нд дэлхийн томоохон технологийн компаниуд оролцдог оны хамгийн том арга хэмжээ байгаа. За 2 дахь өдөр уламжлал ёсоор томоохон компаниуд өөрсдийн бүтээгдэхүүн арга хэмжээнүүдэд танилцуулж ирээдүйн концепцуудаа олон нийтэд ил болгодог. За энэ удаагийн мэдээж хамгийн онцлог бүтээгдэхүүнүүд Nvidia компаниар эхэлсэн. Мэдээж яг одоогийн байдлаар дэлхийд дээрх хамгийн өндөр үнэлгээтэй Nvidia компани ер нь ямар бүтээгдэхүүн, ямар стратеги танилцуулах болоо гэдэг нь нэлээдгүй сонирхол татчихлаа. Гэхдээ Nvidia компани хувьд CES арга хэмжээндээр сүүлийн 5 жил шинэ GPU буюу график картуудыг танилцуулж байсан бол энэ удаад ямар нэгэн шинэ график картыг танилцуулсангүй. Гэхдээ автомашины салбар дахь шинэ амбица танилцуулсан байгаа. За тэд өөрсдийнхөө Nvidia Alpha Mayo гэдэг нэртэй шинэ автомашины платформыг танилцуулсан. За энэхүү платформын тусламжтайгаар за автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийг хүнд нөхцөл байдалд удирдах зорилготой за нээлттэй ихийн платформ суурилсан ийм загвар байгаа гэдгийг бол танилцууллаа. За энэ системийг суурилсан хамгийн анхны автомашин бол Mercedes-Benz-ийн CLA гэдэг автомашин болж байгаа юм байна. За энэхүү системийг суурилуулснаар энэхүү загварын автомашин нь яг одоогийн байдлаар дэлхийд дээрх хамгийн аюулгүй автомашин болсон гэдгийг мөн адил зарласан. Тэгэхээр Nvidia-гийн хувьд ийм сонирхолтой мэдээллүүдтэй байлаа. За үүнээсээ гадна Nvidia-гийн өндөр хүлээлт дагуулад исэн Vera Rubin гэдэг график картаа тоноглогдсон rack буюу платформуд одоо яг одоогийн байдлаар үйлдвэрлэлд нэвтэрж эхэлсэн гэдгийг бол зарлаа. Тэгээд Vera Rubin график картаа тоноглогдсон системүүд хамгийн дээдлээ 10 дахин за хэмэл оюуны токен боловсруулах хурдыг бол нэмэгдүүлэх боломжтой гэдгийг бол зарлаа. За Nvidia компанитай холбоотой мэдээллүүд энэ байлаа. За Nvidia компани гүйцэтгэх зэрэг Jensen Huang за өөрсдийнхөө дараагийн стратегийг тайзан дээр танилцуулснаас хэдхэн цагийн дараа түүний үеэл болох AMD компани гүйцэтгэх зэрэг Lisa Su өөрсдийнхөө 3 шинэ чипийг CES арга хэмжээгээр танилцууллаа. За тэдний танилцуулсан хамгийн ихний чип бол AMI 455X гэдэг нэртэй чип байлаа. За энэхүү чипний хувьд бол 120 хагас дамжуулагчтай. За өмнөх хувилбар болох AMI 355-аас 70% илүү за мөн 2 нанометр болон 3 нанометрийн хагас дамжуулагчийг багтаасан гэдэг маш өндөр үзүүлэлтүүдийг багтаасан тийм гайхалтай хагас химэл оюунд суурилсан чипийг бол танилцууллаа. За дараагийнх нь болохоор Venic гэдэг нэртэй чипийг мөн адил олон нийтэд анх удаа дэлгэж үзүүллээ. За энэхүү чип нь болохоор яг одоогийн байдлаарх дэлхийд дээрх хамгийн сайн химэл оюунд суурилагдсан CPU гэж танилцуулсан байгаа. За энэхүү CPU-ны тусламжтайгаар мэдээж химэл оюуныг ачааллуулах, боловсруулах хурдыг бол хэд дахин нэмэгдүүлэх боломжууд бол бүрдэж байна гэдгийг танилцуулсан. За үүнээс гадна Lisa Su-гийн илтгэл дээр танилцуулагдсан хамгийн онцлог бүтээгдэхүүн бол дэлхийд дээрх яг одоогийн байдлаар хамгийн хурдан, хамгийн хүчирхэг rack буюу за энэ график картнуудын энэ төхөөрөмжийн платформ байгаа. Тэгэхээр энэ хамгийн хурдан rack-ийг бид нар бол угсарч чадсан. Энийг бид нар Helios гэж нэрлэж байгаа гэдгийг бол мөн адил танилцууллаа. За эдгээрээс гадна энэ чип болон платформтой холбоотой шинжилэлтүүдээс гадна Luma гэдэг нэртэй өөрсдөө химэл оюуны платформыг танилцуулсан байгаа. За Luma-гийн тусламжтайгаар яг одоогийн байдлаар
хэмэл оюуны видео, бичлэг, зураг үүсгэх, генерейт хийдэг хэмэл оюунуудыг нэгэн зэрэг ингэж үүсгэх, ачааллуулах боломжтой болсон гэдгийг зарласан. За яг одоо дэлгэцэн дээр харагдаж байгаа энэ хүү жижиг төхөөрөмж бол за Halo гэдэг нэртэй. За энэ Halo нь бол яг одоогийн байдлаар дэлхий дээрх хамгийн жижиг хэмэл оюун суурилсан хөгжүүлэлтийн систем. За энэ хүү жижиг төхөөрөмж 200 тэрбум параметртэй хэмэл оюуны загварыг ачааллуулах боломжтой. За ингэж ачааллуулахдаа ямар нэгэн нэмэлт төхөөрөмж ашиглахгүй, ямар нэгэн холболт хийхгүйгээр зөвхөн өөр дээрээ буюу локал байдлаар хэмэл оюуныг сургах боломжтой болсон гэдгийг танилцуулсан байна. За эдгээрээс гадна яг одоо тайзан дээр харагдаж байгаа Times Tool-ийн оны онцлог эрхмүүдийн нэг болсон судлаачтай хамт World Labs гэдэг платформын шин туршилтыг бол харуулсан байна. За World Labs-ийн нэгэн сонирхолтой зүйл байсан юу вэ гэхээр за хэрвээ та ямар нэгэн орчны зураг болон видео бичлэгийг аваад за Nvidia-гийн график карт болон системний тусламжтайгаар тэр бичлэг болон зургийн тусламжтайгаар тухайн орчны бүхэл бүтэн 3D зургийг гаргах боломжтой болсон байна. За энэ мэтчлэн Nvidia компани хэд хэдэн гайхалтай платформ, чип болон өөрсдийнхөө хэмэл оюуны дараагийн амбицуудаа танилцууллаа. Эдгээс гадна роботтой холбоотой нэгэн шинжилгээг бол танилцуулсан. За дараагийн онцолж байгаа компани бол Boston Dynamics. За Boston Dynamics-ийн хувьд бол мэдээж бүжгэлдэг, хөдөлдөг, үсэрч хараадаг гэдэг роботын бичлэгүүдээр олон нийтэд нэлээдгүй танигдсан тийм компани байгаа. Тэгэхээр Boston Dynamics-ийн хувьд анх удаа өөрсдийн Atlas роботоо олон нийтэд дэлгэж харууллаа. За мэдээж Atlas-ийн хувьд бол хүмүүс бичлэгэн дээрээс Atlas-ын юу хийж чаддаг, ямар хөдөлгөөний ур чадруудтай гэдгийг нь бол харсан гэдэгт бол итгэлтэй байна. Гэхдээ тайзан дээр байгаа Atlas-ыг бол оператор цаанаас нь тайзны хажуудлаас бол удирдах байлаа. Гэхдээ Atlas-аас гадна үйлдвэрлэл зориулсан өөрсдийнхөө шинэ хувилбарын роботыг бол өнөөдөр танилцуулсан байгаа. За энэхүү робот нь бол 360 камертай буюу за 360 градуст байгаа бүх зүйлсийг өөрийнхөө камерны тусламжтайгаар эргээ харж харах боломжтой. Эдгээр роботууд хамгийн ихэнд 2026 оны сүүлчээс эхлээд Hyundai моторын үйлдвэрүүдэд ажиллаж эхэлнэ гэдэг зарласан байгаа. За Hyundai Motors-ын зүгээс бол мөн адил 2030 он гэхэд өөрсдийнхөө угсралтын ажлуудад бас Boston Dynamics-ийн роботуудыг ашиглаж эхлэхээр төлөвлөж байгаа гэдгийг аль биесээр зарлаа. За робот болон Nvidia болон AMD компанитай холбоотой сонирхолтой мэдээллүүд бол энэ байлаа. За тэд өөрсдөө хамгийн сүүлийн үеийн чипнүүд болон хэмэл оюун болон роботтой холбоотой хамгийн сүүлийн үеийн стратегиудыг танилцууллаа. Тэгэхээр нёгоос сухад эдгээр шинэ мэдээллүүд ер нь тус компаниудын нэгж хувьцааны ханшинд хэрхэн яаж нөлөөлсөн бэ? Тэгэхээр энэ жил бас CES дээр болсон үзэгдлүүд ер нь зах зээл дээр хэрхэн бас нөлөөлөх вэ гэдэг бас маш сонирхолтой байсан. За өнгөрсөн жилийнхийг харьцуулахад бол энэ жил бас харьцангуй бас тодорхой шинэ одоо бүтээгдэхүүнүүд танилцуулсан боловч бас тухайн компаниудын бас үнэлгээнд бас тодорхой хэмжээгээр бас нөлөөлж чадсангүй гэж харж болохоор байна. За өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад бол энэ жил бүр одоо шинэ бүтээгдэхүүнүүд танилцуулснараа одоо жишээ нь AMD компани бол 3 орчим хувиар унжих жишээтэй. За Nvidia компани хувьд бол тэг 1.8% унах ч гэдэг юм уу. Ер нь бол хүлээлтээс арай л өөр байлаа гэж хэлж болно. Гэсэн хэдий ч бол мэдээж тус компаниудын хувьд бол тодорхой хэмжээний маш томоохон бас ийм инновацуудыг танилцуулсан ийм нөхцөлтэй байлаа. Тэгээд хөрөнгөний зах зээл бол ер нь онцлог нь яг энэ байдаг. Яг одоо юу гэдгийг түрүү жилийнхтэй адилхан байгаад энэ одоо танилцуулсан одоо шинэ бүтээгдэхүүнүүд нь зах зээл дээр ийм хэмжээний өсөлт авчирна гэж бас хүлээн гэдэг нь бол бас жоохон эргэлзээтэй. Тэгэхээр яг нэг ийм нөхцөлтэй бол болж өнгөрч байна гэсэн. Тийм байна. Тэгэхээр яг өнгөрсөн жил бол Nvidia компани гүйцэтгэх захирал Jensen Huang-ийн мэдээллийн араас бол Nvidia-гийн нэг живцэн ханш нэлээдгүй өндөр хувиар өсөж ирснийг бол яг тод санаж байна. Тэгэхээр Consumer Electronics Show-ны 2 дахь өдрийн өөр бусад бас онцлог бүтээгдэхүүнүүдийн талаар үргэлжлүүлээд танилцуулъя. За дараагийн онцолж байгаа компани бол Samsung байлаа. За Samsung-ийн хувьд бол өөрсдийн гэр ахуйн төхөөрөмжүүдээ болон за ухаалаг роботоо Consumer Electronics Show-нд авчирдгаараа онцлог байдаг. Арга хэмжээний нээлтийн үеэр Samsung компани сүүлийн 20 жилийн туршид дараалан дэлхийн хамгийн шилдэг телевизийн брэнд болсон гэдгийг бол аль биесээр зарлаа. За энэ хугацаанд Samsung компани нийтдээ 830 сая ширхэг телевизэрийг бол зарж чадсан байна. За энэ удаагийн Samsung-ийн онцлог бүтээгдэхүүн бол 130 инчийн дэлхийн хамгийн анхны микро RGB дэлгэцтэй телевизэр байлаа. За энэхүү телевизэр нь яг одоогийн Consumer Electronics Show 2026-гийн хамгийн инновацлог бүтээгдэхүүнээр шалгарсан гэдгийг бол мөн танилцуулсан байна.
За мэдээж Samsung компанийн хувьд бол мэдээж анх үүсгэн байгуулагдсан цагаас хойш дэлгэцний технологиороо дэлхийд тэргүүлэгчдийн нэг байсан. Тэд үргэлжил хамгийн нягтршил өндөртэй, хамгийн сайн харагддаг тийм телевизрүүдийг зах зээл дээр бол нэвтрүүлсэн гэдгээр бол онцлог байдаг. За энэ нягтршил инновацуудаас гадна химэл оюун суурьсан телевизүүдийг сүүлийн жилүүдэд бол танилцуулж эхлэдэг байгаа. Тэгэхээр химэл оюун суурьсан энэ жилийн онцлог функц юу байсан бэ гэхээр Vision AI Companion гэдэг нэртэй ийм туслахыг бол танилцуулсан байгаа. За үүний тусламжтайгаар бид нар телевизээ үзэж байхдаа одоо хөл өмгийн тайлбар үзчихлээ гэж бодвол тайлбарлагчийн дуу алга болох. За арталт нь байгаа шуумыг нэмэгдүүл. Эсвэл эсэргээрээ арталт нь байгаа шуумыг нь багасгаа тайлбарлагчийн дууг зөвхөн чангалж болох. За үүнээс гадна за хэрвээ та хөл өмгийн тоглолт үзчихвэл тэр хөл өмгийн тоглолттой холбоотой хамгийн сүүлийн үеийн таамаглалт мэдээлэл статистик химэл оюунаас асууж дэлгэцэн дээрээ real time байдлаар бол гаргах боломжтой болсон. За хэрвээ та бас одоо хоолны шоу нэвтрүүлэг үзчихвэлээ гэж бодоход тэр хоолтой холбоотой бас орц хийх зааварчилгаа гэх мэтчлэн зүйл мэдээллүүдийг бас химэл оюуны тусламжтайгаар шууд телевиз дээрээс авах боломжтой болсон байна. За нэг талаасаа энэ юуг харуулж байна гэхээр химэл оюуны тусламжтайгаар бид нар бүх төрлийн мэдээллийг ямар ч ухаалаг төхөөрөмжүүдээс авах боломжууд бол бүрдэж байна. За үүнээс гадна за төгсгөлд нь бас 2-3 компани бүтээгдэхүүнүүдийг товчхон танилцуулъя гэж бодож байна. За хамгийн сонирхолтой энэ жилийн маш олон хүний анхаарлыг татсан нэгэн бүтээгдэхүүн байсан нь Lego компани тоглоом байлаа. Lego компани тоглоом түүхэндээ хамгийн том шинжилэлтийг хийж ухаалаг хувилбартай болсон байна. За маш олон хүмүүс гайхаж байгаа. Lego-гийн одоо тоглоом тэр жижигхэн хэрэгслүүд хэрхэн яаж ухаалаг болсон юм бэ гэж. За өөрсдөнд нь тусгаалan зориулсан чип болон мэдрэгчүүдийг суйрлуулснаар за химэл оюуны тусламжтайгаар за та яг тэр Lego-г ашиглаад ямар одоо тоглоом угсарч байна. За хэрвээ та машин угсарсан бол одоо тэр ухаалаг Lego-ных нь хэсэг нь одоо машины чимээ гаргах юм тий. Эсвэл таны тэр угсарсан машин ямар нэгэн өөр нэг саад мөргөлөө гэж бодоход тийм мөргөх дуу чимээ гаргах юм тий. Энэ мэтчлэн тоглоомыг илүү интерактив, илүү хөгжилтөө ийм сонирхолтой ухаалаг хэлбэртэй болгосон байна. Энэ бол маш олон хүний сонирхлыг татсан зүйл байлаа. За үүнээс гадна Sony компани. За Sony-гийн хувьд бол сүүлийн жилүүдэд олон жилийн туршид яригдж байгаа Afeela автомашина энэ жилээс зах зээл дээр 2026 оны сүүлчээр эхлэн худалдаалж эхлэхээ зарлалаа. За хамгийн эхлээд мэдээж Японы зах зээл дээр худалдаалагдана. За Afeela автомашины хувьд бол Sony болон Hyundai Sony болон уучлаарай Honda компаниудын хувьд бол сүүлийн жилүүдэд хамтран хөгжүүлж байгаа автомат жолоодолтой машин байгаа. За үүнээс гадна Sony-гийн тоглоомуудыг тоглох боломжтой гэдгээр онцлог. За үүнээс гадна энэ жил өөрсдийн шинэ SUV загварыг Afeela загварын автомашинаар танилцуулсан байгаа. За хамгийн сүүлд Intel компанитай холбоотой за Intel-ийн хувьд бол олон жилийн туршид бас хүлээгдэж байсан 18A гэдэг чипийг бол танилцуулсан байна. 18A-ийн хувьд бол яг одоогийн байдлаар бас зах зээл дээр бас өндөр хүлээлт үүсгээд байсан боловч хэрэглэгчдийн бас хүлээлтэнд харьцангуй хүрч чадсангүй гэдэг зүйлсүүдийг бол шинжээчид ярьж байна. За 18A чиптэй холбоотойгоор бас Nvidia компани энэ чипийг өөрсдийнхөө системдээ ашиглах байсан боловч ашиглахгүй гэдэг мэдээлэл бол хэдхэн 7 хоногийн өмнөөс цацаж олон нийтийг шуугирлаад байсан. За Consumer Electronics Show-ны 2 дахь өдрийн арга хэмжээнүүдийн онцлог бүтээгдэхүүн, онцлог танилцуулгууд ийм байлаа. За энэ арга хэмжээ энэ 7 хоногийг дуустал үргэлжлэн. Тэгэхээр эдгээр томоохон компаниудын бүтээгдэхүүнүүдээс гадна за ухаалаг төхөөрөмж, робот, за ухаалаг утасны нэмэлт төхөөрөмж гэх мэтчлэн маш олон сонирхолтой төхөөрөмжүүдийг энэхүү арга хэмжээгээр танилцуулдаг боломжлолтой. Тэгэхээр үргэлжлүүлээ та бүхэн эдгээр инновацуудтай холбоотой сонирхолтой концепцуудыг та бүхэнд хүргэх болно. Тэгэхээр яг одоо бидэнтэй манай өнөөдрийн онцлог зочин холбогдсон байна. За өнөөдөр мэдээлэл технологийн үндэсний паркын захирал Золзаяа бидэнтэй холбогдож, за Узбекистан улсын IT паркта байгуулсан хамтын ажиллагааны талаар ярилцах болно. Тэгэхээр өглөөний мэндийг хүргэе. За та бүхэндээ өглөөний мэнд хүргье. Тэгэхээр оны өмнөхөн Узбекистан улсын IT паркта бас хамтын ажиллагаа байгуулж Узбекистан улсад бас ажиллаад ирсэн байгаа. Тэгэхээр энэ хамтын ажиллагааг бид нар хэрхэн яаж хүлээх вэ? Бид нар ямар хүлээлттэй байх ёстой? За сая өнгөрсөн 12 сарын 12-наас 14-ний хооронд Узбекистан хотод ажиллаад ирлээ. Тэгээд Монгол улсаас нэг 5 хүний бүрэлдэхүүнтэй явсан. За энэ удаагийн одоо явсан ажил маань бол маш том түүхэн үйл явдал гэсэн гэж миний хувьд бол үзэж байгаа. Учир нь гэх юм бол зөвхөн одоо
Өзбекстаны IT парк биш, Станы орон болон Монгол улс гэсэн байдлаар 9 улс хоорондоо хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. За энэ нь өөрөө юу гэсэн үг вэ гэхээр Станы орнууд дээр нэмэх нь Монгол улс хамтдаа олон улсын зах зээл дээр гаргая, хамтдаа хөрөнгө оруулалт босгоё, хамтдаа хурц хуур хөтөлбөр хэрэгжүүлээ. За тэгээ менторшип хөтөлбөрүүдийг хий. За тэгээ тэр үед болсон стартап Digital Awards гэдэг энэ арга хэмжээг зөвхөн Өзбекстаны IT парк хэл санаачилсан болвол энэ одоо 26 оноос эхлээд эдгээр 9 улсууд хамтар зохион байгуулад ингээд сая долларын төлөөх одоо энэ тэмцээнээ хамтран хийгээд ингээд олон улсын зах зээл рүү гаргая гэдэг. За тэнгуут одоо жишээлбэл Монгол улс энэ 8 улстай хамтын ажиллагаагаа ингэж хийснээр тэрдгээр улсуудад soft landing буюу ингээд одоо зөөлнөр шилжилт хийж орох, нэвтрэх, зах зээл дээр нэвтрэх ийм том боломж гарч байгаа. Тэгэхээр манай мэдээллийн технологийн Монголын компаниудад маань эдгээр улсуудад одоо зах зээл дээр тэлэхэд тухайн зах зээл дээр одоо нэвтрэхэд бол маш том боломж бий болсон гэж ийм байдлаар харж байгаа. Тэгэхээр маш гайхалтай хамтын ажиллагаа эхлүүлсэн байна. Та бүхэнд бас баярыг хүргэе. Үүнээс гадна бас манай Монголын стартап экосистемийн бас олон жилийн туршид хүлээсэн виртуал бүс энэ оны 1-р сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн байгаа. Тэгэхээр виртуал бүсд ер нь компаниуд хэрхэн яаж хамрагдах вэ? Хамрагдсанаар бас ямар хөнгөлөлт дэмжлэгүүдийг бас олж авах боломжтой байгаа вэ? За мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих хуулинд бол мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхэлж байгаа бизнес эрхлэгчдэд зориулаад татврын бус одоо 9 хөнгөлөлтийг бол дэмжлэгүүдийг асууж байгаа. Тэгээд товчхондоо ингээ хэлэх юм бол виртуал бус гэдэг нь захим одоо бүс нэрэ Монгол улсын та хаанч мэдээллийн технологийн бизнес хийдэг хүн байсан. Одоо энэ бүсэд бүртгүүлэх юм боломжтой байгаа. Хамгийн том боломж одоо юу маань юу вэ гэхээр хөрөнгө оруулагч нарт нэгдэлт аягүй том боломжийг бол олгож байгаа. Энэ нь бол энэ бүсэд бүртгүүлсэн компаниудад хөрөнгө оруулалт, хандив тусламж, дэмжлэг гэх юм бол татрын хөнгөлөлт эдэлж байгаа. Тэгэхээр энэ дээрээс бид нар хөрөнгө оруулагч нарынхаа бас таатай орчныг нь бүрдүүлэх чиглэлээр бол маш том энэ боломжийг бол олгож нөгөө талдаа бизнесүүдээс маш том боломж бол олгосон байгаа. За үүний дараагаар бид нар хэмэл оюун ухааны хөгжүүлэлтэн дээр нийгмийн даатгалын буцаан олгуур дээр за оюуны өмчийн патентжуулалт, зээлийн батлан даалтын сан гэх мэтлэн энэ 9 одоо грант олгохын дэмжлэгийг бол өгөхөөр ингэж журмалж одоо журмаар ингээд баталсан байгаа. Хамгийн түрүүнд бид нар одоо ямар ажил хийж байгаа вэ гэхээр 1 сарын 2-наас эхлээд e-business event платформ дээр виртуал бүс гээд нэвтэрч ороод хайнгууд виртуал бүсэд бүртгүүлэх гэдэг одоо үйлчлэгээ орсон байгаа. За энэ үйлчлэгээр та бүхэн компанийнхаа мэдээллийг өгөөд бүртгүүлэх товчдоор дарангууд мэдээллийн технологийн үндэсний паркын үүнийг ажлын 3 өдөрт мэдээллийн технологийн үйлдвэрлэл мөн байна уу гэдгийг нь одоо шалгаж үзээд ингээд та бүртгүүлсэн байна гэж үзэх юм бол дараа нь гэрээ байгуулад ингээд явах юм. Мэдээллийн технологийн үндэсний паркын хамгийн ихний зорилго юу вэ гэхээр эхлээд энэ салбарт бид нэр салбарын дата байхгүй учраас хичнээн ер нь компани байна вэ? Хичнээн одоо ажлын байр бий болгосон байна вэ гэдэг энэ нөгөө нэг тоо дата өгөгдлүүдийг цуглуулад үүн дээр үндэслэх компаниудад маань нийгмийн буцаа олгохоор ер нь хичнээн төгрөг усын төсөвт сулах бай тэ эргүүлээд бид нэр ямар одоо тэр татрын хөнгөлтийг нөхөх вэ, ямар төслүүдэд грант хүсээд байгаа юм бэ гэд нийт одоо бач буюу одоо нэг төсвөө мэдэж авна. Ингэснийхэн дараа бид нар одоо бол ямар ч төсөөлөлгүй байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр бид нэр төсөв одоо юугаа мэдэж авснараа дараа нь одоо энийг улсын төсөвтөд суулгаад ингээд бизнесүүдтэй одоо боломжийг нь олгох юм боломж бол бүрчиж байгаамаа гэж хэлмээр байна. Тэгэхээр 2026 он бас дөнгөж эхэлж байна. За мөн IT паркын зүгээс 2026 оныг өртөж бас ямар ажлуудыг төлөвлөлөөд байна. За энэ жил бас ICT Expo-с зохион байгуулагдах хуваартай байгаа шүү дээ. Тэгэхээр эдгээрээс гадна өөр ямар ажлуудыг бас төлөвлөж байна? За энэ жил бол мэдээллийн технологийн салбар тэгээд IT паркын үед өсрөнгөө хөгжлийн жил гэж ер нь бол тодорхойлж байгаа. Тэгээд чинь гэх юм бол за виртуал бүсээрээ дамжуулаад бид бүхэн бол маш том одоо ажлуудыг цаашдаа хийх энэ одоо дата өгдөл нь бий болж байгаа учраас маш том боломж ингэж бий болж байгаа. 3 топ ажлыг бол төлөвсний нэг нь бол виртуал бүсийн ажил байгаа. За хоёрдугаарт нь бол их бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Мэдээллийн технологийн үндэсний паркын барилга бол 1972 онд одоо баригдсан
1912 онд капитал засвар хийгдсэн. Үүнээс хойш бол одоо шинжлэгдээгүй. Тэгээд бид нар энэ хуулийн хэрэгжилтийг биелүүлэхийн тулд стартапуудаа таатай орчин бүрдүүлэх ёстой. 14 жилийн дараа анх удаага бүрэн хүчин чадлаар ажиллах юм боломжтой болсон байгаа. Хойд жигүүр дээрээ бид бүхэн яг олон улсын жишг парк болох үс хиймэл оюуханы лаборатори, том экспо, хөрөнгө оруулагчдын лонж, coworking space, одоо судалгаа хөгжүүлэлтийн төв гэдэг энэ олон зүйлсийг хийхээр ингээд төлөвлөгөөндөө орчихсон 1 сарын сүүлээр одоо олон нийтээс crowdfunding босгох энэ том ажил манаас ингээд эхлэх гэж байна. Тэгээд бүтээн байгуулалтын ажлаа дуусгаад 6 сард бол одоо нээлттэй хийнэ. Тэгээд ингээд технологийн компаниудад ашиглуулах дундын ийм co-sharing концепттэйгээр бол одоо зохион байгуулалтыг хийгээд ингээд явж байна. За дараагийнх нь ICT Expo бол энэ жилийн 9-р сард болно. За 9-р сард болохдоо анх удаага олон улсын шин чанартай болно. Тэгээд бид нар олон улсын байгууллагууд болон бусад улс орнуудын технологи инновацийн паркуудаа бол мэдээллийг оны өмнө хүргэчихсэн гэдэг ийм байдалтай байж байна. Тэгэхээр улс орнууд өөр газар цуглддаг гэсэн бол одоо Монгол улсад технологийн компаниуд нь, захим яамдууд нь, IT паркууд нь хөрөнгө оруулагч нар нь чуулгах нэ гэж хэлж байна. Иймэрхүү том маш олон гайхалтай ажлууд та бүхэн төлөвлөсөн байгаа юм байна. Тэгээд эдгээр ажлуудаас өндөр гүйцэтгэлтэй байна гэдэгт бол итгэлтэй байна. Тэгээд та бүхний дараагийн ажилд амжилт хүсье. Бидэнтэй холбогдож ярилцсан баярлалаа. За баярлалаа, өрсөнд баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа. Студид иргэд автомобиль үзэгчтэй ажлынхын хөтөлбөр макро эдийн засгийн хэсгээр үргэлжилж байна. Тэгэхээр бид энэ 7 хоногт макро эдийн засгтай холбоотой гарах чухал үзүүлэлтүүдийн талаар болон хүлээлтийн талаар ярилцах болно. За тун удахгүй номер Эрдэнэ Амстердамаас иргэд бидэнтэй холбогдно. Тэгэхээр номер Эрдэнэтэй макро эдийн засгийн талаар илүү дэлгэрэнгүй ярилцахаас өмнө ямар мэдээллүүд энэ 7 хоногтос гарахаар төлөвлөгдөж байгаа вэ гэдэг талаар би ярив. За энэ 7 хоногт Америк нэгдсэн улс болон Бүгд найрамдах улсууд улсын PMI буюу үйлдвэрлэлийн худалдан авалтын менежерүүдийн индекс гарсан байгаа. За Америк нэгдсэн улсын хувьд бол хүлээлтээс бага гарсан. За үүнээс гадна Европ улсын инфляц бол гарахаар хүлээгдэж байна. За Европ улсын инфляц яг одоогийн байдлаар 2% буюу ер нь бол зорилттой төвшөндөө гарна гэдэг тийм хүлээлттэй байгаа. За харин энэ баасан гарагт Америк нэгдсэн улсын ажилгүйдлийн төвшин танилцуулагдана. Тэгэхээр ажилгүйдлийн төвшин танилцуулагдсанаар ер нь хөрөнгөний зах зээлийн энэ сарын бас хамгийн чухал макро эдийн засгийн үзүүлэлт танилцуулагдаж ер нь хөрөнгөний зах зээл дээр нэлээдгүй хөдөлгөөн авчрах болов гэдэг хүлээлттэй байна. Тэгэхээр эргээд НИО бидэнтэй холбогдсон байна. PMI-аас эхлэе. Тэгэхээр Америк нэгдсэн улсын PMI индекс ер нь хүлээлтээс бага гарах шалтгаан нь ер нь юу байв? За ер нь бол 12 дугаар сарын нөхцөл байдал бол өөрөө яг онцлог нь энэ байдаг. Оны төгсгөл болон оны эхэнд бол PMI индексүүдийн хүлээлт бол ер нь бол 50%-аас доошоо байдаг гэж үздэг. Тэгэхээр энэ удаагийнх бол 48.3% хүлээжсэн болвол за энэндээ бас хүрээгүй буюу 47.9% гарснаар бол ерөнхийдөө хөрөнгөний зах зээлд бас нэгэн бас жоохон таагүй энэ орчныг бол бүрдүүлж ийн гэсэн үг. За учир нь бол энэ одоо тоон хүлээлт бол одоо ядаж 48.3 даа хүрсэн байсан болвол за ер нь бол яг хуу захиалга одоо хүлээ авалтууд за хүргэлтүүд бол харьцангуйд тогтвортой байна гэж бол харахаар байсан. За эндээ хүрээгүй байна. Нэгдүгээр асуудал. За хоёрт бол яг одоо өнөөдөр одоо энд бол одоо 3 дахь өдөр болсон байна. За Монголын цагаар бол 3 дахьын одоо 18 цагт бол яг Европ улсын энэхүү CPI буюу одоо хэрэглэгчийн үнийн индекс бол гарах хэрэгтэй байгаа. Тэгэхээр яг одоогийн байдлаар бол Европын холбооны одоо энэ бүсийн орчмын одоо инфляц бол хамгийн тогтвортой байдалтай байгаа буюу 2% дээрээ хамгийн төгсөн одоо гэж хэлж болно. Тэгэхээр Европын холбоо яагаад ингэж бусад улс орнуудаас илүү төрүүлээд яг энэ зорилтондоо хүрч вэ гэхээр бодлогын хүүг бол одоо Америк нэгдсэн улстай харьцуулахад бол хамаагүй төрүүлж буулгасан байж байгаа. Тэгэхээр энэний үндсэн гол одоо шалтгаанаас болж бол одоогийн байдлаар бол яг энэ одоо 2% инфляцтайгаа бол байна гэж ойлгож байна. Тэгэхээр энийг ч гэсэн бас Дональд Трампын засаг захиргаа бол байнгын шүүмжилж байгаа. За холбооны нөөцийн сангаас ч гэсэн одоо маш хурдтайгаар одоо бодлогын хүүг буулгаач гэдэг бол бас шаардлагыг тавьж байгаа. Тэгэхээр одоо 2026 он гарснаас хойшоо бол магадгүй холбооны нөөцийн сангийн тэргүүнийг одоо 5 сард дуусах энэхүү одоо
яг өөрийнх нь эрхийн бүр эрх хугацаанаас нь өмнө буулгах гэдэг асуудлуудыг бас хүчтэй тавьж байгаа гэдгийг бол бид өмнөх нэвтрүүлгүүдээр бас байнгын тайлбарлаж яваа. Тэгэхээр яг Европын холбоо инфляцаа бол яг өөрийнхөө зорилтод 2% дээр бол байлгаж ийн гэж харж болохоор байна. За 5 дахь өдөр бол яг Америк нэгдсэн улсын хувьд бол ажилгүйдлийн түвшний мэдээлэл гарна. За тэгэхээр одоогийн байдлаар бол хүлээгдэж байгаа хүлээлт бол 4.5 буюу өнгөрөх сархтай харьцуулахад бол 1.1%-аар бол буурна буюу ажилгүйдлийн түвшин бол буурах ийм хүлээлттэй байгаа юм байна. За магадгүй 4.5-аас одоо доошогоо 4.4-тэй гарах юм бол энэ одоо нөгөө Төв банкнаас гаргасан нөгөө бодлогын хүүг буулгаж байгаагийн үндсэн гол одоо зорилт бол биелж ийн гэж харж болохоор за магадгүй энэчнээс даваад ч юм уу 4.5, 4.6, 4.7-той ч юм уу ийм нөхцөлтэй гарах юм бол маш хурдтайгаар дахин бодлогын хүүг буулгаж за зах зээл дээр бол ерөнхийдөө ажилгүйдлийн төвшинг бол одоо маш хурдтайгаар одоо буулгах тэр нөхцлүүд нь бол улам одоо илүү дарамт болж орж ирнэ гэсэн үг. Тэгэхээр 5 дахь өдөр гарах энэ хүү мэдээлэл бол харьцангуй бас зах зээлийг удирдах одоо цаашдаа яаж явах вэ гэдгийг бол одоо тодорхойлох үндсэн гол хүчин зүйл болохоор байна. Тэгэхээр бидэндээ холбогдож Амстердамаас холбогдож бас макро эдийн засаг болон зах зээлтэй холбоотой мэдээлэл хүргэсэнд баярлалаа нё. Баярлалаа. Тэгэхээр ажлын ихэнх төлбөр өнөөдрийн мэдээсгээр үргэлжилж байна. Тэгэхээр өнөөдрийн мэдээсгийн хамгийн ихний мэдээлэл бол Elon Musk компани XAI компанитай холбоотой. За Elon Musk-ийн эзэмшдэг XAI 20 тэрбум долларын хөрөнгө оруулалт татсан байна. За хөрөнгө оруулалтын хамгийн ихний төлөвлөж байсан 15 тэрбум доллароос өндөр давсан хөрөнгө оруулалтыг Nvidia, Costco зэрэг технологийн компаниудын тэргүүтээр хэд хэдэн хөрөнгө оруулалтын сангуудаас татаж чадсан байна. За XAI компанийн хувьд бол бусад технологийн компаниудаас ялгаатай нь X сошиал медиа платформыг бас эзэмшдэг гэдгээр бас онцлог байгаа. Тэгэхээр X сошиал медиас үлжээтэй нэгдсэн шинэ дэд бүтэц, хууль эрх зүйн маргаан болон за байгаль орчны асуудлууд бас энэхүү компанитай холбоотой яригдж байгаа. Тэгэхээр Elon Musk-ийн энэ компани хамгийн сүүлийн байдлаар нийтдээ 230 тэрбум долларын үнэлгээнд хүрсэн байж магадгүй гэдэг мэдээллийг бол 11-р сар CNBC агентлаг өгж байсан. Гэхдээ Elon Musk бол өөрөө бас энэ үнэлгээний талаар бол үгүйсгэсэн мэдээллийг хийсэн байна. За хөрөнгө оруулагчдын хувьд бол Nvidia болон Cisco Investments зэрэг технологийн компаниудаас гадна за Nvidia Elon Musk-ийн урт хугацааны дэмжигчид болох Valor Equity Partners, за Stepstone Group, Fidelity болон за Qatar болон Абу Дабигийн хөрөнгө оруулалтын сангууд оролцсон байна. За 2025 онд Хималаяны стартапуудын үнэлгээ нэлээдгүй өндөр болсон байгаа. За OpenAI компанийн хувьд бол 10 дугаар сард 500 тэрбум долларын үнэлгээнд орсон бол Anthropic-ийн хувьд бол 350 тэрбум долларын үнэлгээнд орсон байгаа. За үүний дараа бол 200 орчим тэрбум долларын үнэлгээнд энэхүү XAI компани ирж байна. За эдгээрээс гадна OpenAI, Anthropic болон бусад Хималаяны хөгжүүлэгч компаниудтай нэлээдгүй ойрын харилцаатай байдаг Nvidia компаниудад бас нэлээдгүй өндөр дүнтэйгээр хөрөнгө оруулалтын дээр орж ирж байгаа гэдэг нь бол хөрөнгө оруулагч болон технологийн салбарынхны нэлээдгүй сонирхлыг татлаа. Дараагийн мэдээлэл хүргэе. Тэгэхээр таргалалттай тэмцэх зах зээлд томоохон өөрчлөлт гарсан байна. За өөрөөр хэлбэл за Novo Nordisk компани тураах шинэ эмийг Америк нэгдсэн улсын зах зээл дээр нэвтрүүлж байгаа гэдгээ зарлалаа. За энэхүү шинэ эмчилгээ нь бол өрсөлдөгч Eli Lilly компанитай зах зээл дээр шууд өрсөлдөнө гэсэн үг. За дайнын эм үйлдвэрлэгч Novo Nordisk компани таргалалтын эсрэг өдөр бүр уух зорилттой Wegovy эмийг за өнгөрсөн даваа гарагт бол Америк нэгдсэн улсад худалдаанд гаргасан. За 1.5 мг болон 4 мг тунтай энэхүү эмийн сарын хэрэглээ болон бэлэн мөнгөөр төлөхийн тулд нийтдээ $149 болж байгаа маань. За энэхүү таргалалтын эм нь за эмийн зах зээл дэх ширүүн өрсөлдөөнийг улам нэмэгдүүлж байна гэж шинжээчид үзэж байна. За өнгөрсөн сард Америк нэгдсэн улсын хүнс эмийн захиргаа буюу FDA энэхүү эмийн зөвшөөрлийг баталж за Novo Nordisk компаниг Америк нэгдсэн улсын зах зээл дээр өөрсдийн бүтээгдэхүүнээ борлуулах эрхийг бол өгсөн байгаа. За Wegovy эмийг мөн 9 мг болон за удаан хугацааны хэрэглээний 25 мг-ийн тунгаар худалдаалдаг бөгөөд за эдгээр нь нийтдээ бол сарын $299 үнэтэй болдог байна. Тэгэхээр зах зээл дээр бас нэлээдгүй хямд үнэтэй шинэ тураах юм зарлагдаж эхэлсэн байна.
Дараагийн мэдээлэл хүргэе. Америкийн нэгдсэн улсын эрчим хүчний тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдлаа бэхжүүлэхэд чиглэсэн томоохон алхмыг хийлээ. За тодорхойлбол цөмийн эрчим хүчний түүх нь чухал байр суурь эзэлдэг Манхэттен төслийн гол төв байсан. За Oak Ridge хоттой холбоотой 2 компани ураны баяжуулалтыг дотооддоо хөгжүүлэх зорилгоор засгийн газраас 1.8 тэрбум долларын дэмжлэг авч байгаа гэдгийг зарласан байна. За Америкийн нэгдсэн улсын засгийн газар цөмийн эрчим хүчний салбарыг сэргээх, за дотоодын ураны баяжуулалтын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийлээ. За 1-р сарын 5-нд Америкийн нэгдсэн улсын эрчим хүчний яамны мэдгдснээр Oak Ridge хоттой холбоотой 2 компани нийтдээ 1.8 тэрбум долларын санхүүжилтийг анхаар осон. Тодорхойлбол Францын цөмийн тэргүүлэгч компани болох Ороногийн салбар болох за Ороно Federal Service компани 900 сая долларын санхүүжилт олгохоор олсон байна. За Ороно нь 2024 онд Oak Ridge олон тэрбум долларын өртөгтэй баяжуулалтын төв байгуулга зарласан нь за Теннесси мужийн түүхэнд хамгийн том хөрөнгө оруулалтаар бол бүртгэгдэж байсан. За мөн American Centrifuge Operating компанид 900 сая долларын мөн санхүүжилтийг олгож тус компанид Ohio дахь баяжуулалтыг үйлдвэрлэж гадна за Oak Ridge дахь нууц объектыг уран баяжуулах Centrifuge-ийг үйлдвэрлэхэд ашиглана гэдэг юм мэдээлэл бол одоогийн байдлаар цэцэгдээд байна. За засгийн газраас нийт 2.7 тэрбум долларын санхүүжилтийг ашиглаж хийж байгаа энэ хүү хөтөлбөрт за Калифорни мужид байрладаг General Metric компанид ч мөн 900 сая долларын дэмжлэг өгнө гэдгийг их сурвалжууд мэдээлж байна. Тэнгэр телевизийн ажлын эрхэм хөтөлбөрийн лав гарагийн дугаар үүрээр нөлөөлж байгаа үзэгчтэй бид хөрөнгөний зах зээл болон технологийн салбартай холбоотой хамгийн сүүлийн үеийн мэдээллийг та бүхэнд хүргэлээ. Анхаарлаа хандуулсан баярлалаа.